Авилгатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Бүрбаатар болон тус нийгэмлэгийн удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдсон даваа пил нарт хариуцлага тооцох талаар зам тээврийн сайд зоригтод албан бичгийг хүргүүллээ. Даваа пилийг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвших үед нь авилгатай тэмцэх газраас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянаж үзсэн. Улмаа даваа пил нь хууль зөрчсөн тогтоогдсон авилгатай тэмцэх газар даваа пилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дахь зүйлийн 23-ын 2 дахь хэсэг заасныг зөрчсөн гэж тогтоожээ. Гэтэл Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Бүрбаатар авилгатай тэмцэх газрын шийдвэрийг үл хэрэгсэж даваа пилийг ажил томилоо зогсохгүй өнөө хүртэл ажиллуулсаар байгаа юм а. За Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч даргаар томилогдохоор даваа пилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг манад ирүүлсэн байгаа. За манайхаас энэ хүний асуудлыг шалгаж үзээд за холбогдох материалыг судлан үзэхэд бол даваа пил нь одоо ялгуу тооцох хугацаа бол дуусгаагүй байсан. За бас хэд хэдэн зөрчилтэй асуудал урьдчилсан мэдүүлэгдээ бол мэдүүлсэн байсан. За энэ асуудлын хүрээнд бид бүхэн дүгнэлт гаргаж ийм асуудал тогтоогдсон тул ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиараа тухайн хүнийг томилоход ашиг сонирхлын зөрчилтэй байна. Ийм томилохгүй байна уу гэдэг ийм томилохгүй байх асуудлыг хэрэгжүүлж ажиллана уу гэдэг албан бичгийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Бүрбаатарт хүргүүлж ажилласан байж байгаа. Тэгэхээр салбарын сайдад ийм мэдээлэл хүргэсэн энэ бол ташаа мэдээлэл гэсэн. За ингээд өдийг хүртэл одоо энэ даваа пил гэдэг хүн маань энэ албан тушаал дээр томилогдоод энэ ажил албан үүргийг гүйцэтгэж байгаа асуудал бол тогтоогдсон. Ийм учраас одоо бид бүхэн энэ ашиг сонирхлын зөрчилтэй ийм албан тушаалтныг энэ албан тушаалтан дээр томилж ажиллаж байгаа асуудал маань ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд томилсон албан тушаалтанд хариуцлага тооцож мөн даваа пилийн томилсон тушаал шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг асуудлыг бид бүхэн салбарын сайд буюу зам тээврийн сайд зоригтод албан бичиг хүргүүлж ажилласан байж байгаа. Даваа пил нь Монгол Улсын эрүүгийн тусгай ангийн 111-р зүйлээр дахин шалгагдаж шүүхээс хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9,792 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Түүнийг ялгүй тооцох хугацаанд дуусаагүй байгаа. Тиймээс хууль зөрчиж томилгоо хийсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Бүрбаатарт хариуцлага тооцохыг салбарын сайдаас нь инхүү хүсжээ. Мөн сайдаас даваа пилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн бөгөөд хариуг энэ сарын 21-ний дотор ирүүлэхийг хүссэн байна. Хэрвээ хариугаа ирүүлээгүй бол дараагийн арга хэмжээг авахаа авилгатай тэмцэх газраас мэдгдсэн. Өдрийн тойлд уян мэдээллээ.